За өмнөх нэг бичлэг дээр би ханийн тэнгэр гэж юу вэ гэсэн бичлэг оруулсан. Одоо харин Заяаны хань гэж юу вэ гэдэг бичлэг оруулах гэж байна. За Заяаны хань гэдэг маань бол бид нарын амьдралд хичээл өгөх ёстой тийм сүнс, тийм хүн бийт байх нэ. Тэгэхээр Заяаны хань гэхээр заавал сайн байх албагүй, таны заяанд нөлөөлөх ёстой. За сайн урсгалаар орж ирэх юм бол таны амьдралд сайнаар нөлөөлнө, муу урсгалаар орж ирэх юм бол муугаар нөлөөлнө. Тэр Заяаны хань гэдэг маань бид нэр хүн бол төрхөөс өмнө урьдчилан шийдээд гэрээ хийгээд ингээд зөвсөлцөөд хамт хүрээд ирдэг. За эсвэл ээлжил дараалтай, за нэг нь 40 настай, нэг нь 20 настай ч юм уу энэ ертөнцид жоохон хоол ирсэн ч юм уу тийм байх боломжтой байдаг. За Заяаны ханууд маань бол ихэвчлэн өмнөх насны харилцаа холбоотой нэг нэгнтэйгээ танилуд байсан байх магадлал хамгийн өндөр байдаг. Жишээлбэл өмнөх наснда хань ижлүүд, эсвэл өмнөх наснда дайснууд, амраг садангууд, эсвэл одоо нэг гэр бүлийн ээж хүү хоёр ч юм аав охин хоёр ч юм уу одоо энэ хүн насандаа ахиж төрж нэгэндээ дэм болохоор дахин шийдвэр гаргасан тийм сүнснүүд байх магадлал өндөр байдаг. За ханийн тэнгэр Заяаны хань гэдэг маань бол шал өөр ойлголт байгаа шүү. За ханийн тэнгэр гэдэг маань болохоор ямар ч хүнтэй суусан сайн хүн дууддаг тийм хүнийг ханийн тэнгэртэй хүн гэж хэлнэ. За Заяаны ханьтай хүн гэх юм бол өмнөх насандаа үртэй авлагтай эсвэл буян шигтэй тийм сүнстэйгээ энэ насандаа дахин учрахыг хэлээд байгаа. Тэгэхээр хоёр хүн төрсэн цаг, он сараа сайн мэдчих юм бол энэ хоёр хүн өмнөх наснда харилцаатай байсан уу, холбоотой байсан уу гэдгийг хөөгөөд олж болдог. За би бол хувьдаа Заяаны ханьтай байснаас илүү ханийн тэнгэртэй байхыг илүү хүсдэг. Яг тэгэхээр Заяаны хань гэдэг бол хүнд сайнаар ч ирж болно, муугаар ч нөлөөлж болно. Харин ханийн тэнгэр сайтай хүн бол ямарваа нэгэн хүнээс салаад өөр хүнтэй суусан ч гэсэн өөртөө сайн ханийг дуудаж идэг учраас Заяаны ханьтай байснаас сайн ханийн тэнгэртэй байх юм бол илүү хүчтэй гэж миний хувьд үздэг. За тэгвэл сүнсний хөгжил хий, цаашдаа гэгээрээ бурхан болъё гэж бодох юм бол Заяаны ханууд бол өөрсдөндөө маш нөлөөлдөг. Сайнаар нөлөөлөх юм бол нэгнийхээ хэцүү үед нь туслаад, муугаар нөлөөлөх юм бол нэгнийхээ сайн явж байхад нь татаж доош нь оруулаад өмнөх насныхаа өвлөг авлага гэх мэт зүйлсүүдийг гаргана гэсэн үг. За ерөнхийдөө англиар бол twin flame болон soulmate гэдэг үг байдаг шүү дээ. Twin flame нь болохоор Заяаны хань, soulmate нь болохоор сайн ханийн тэнгэр гэж ойлгож болно. Ерөнхийн энгийнээр ингэж ойлгож болно. За тэгэхээр twin flame нь бол сүнсний холбоотой өглөг авлагтай байх нь байна. За харин soulmate нь болохоор өөртөө сайн хануудыг дууддаг, сайн soulmate-уудыг дууддаг тийм хүнийг хэлэх нь байна. За тэгэхээр амьдралд учрах ёстой хүмүүс бол хизээ нэгэн цагт хаа нэгтээ учрах ёстой, цаанаасаа зурагдсан байдаг. За учрах тавилангүй хүмүүс байх юм бол яаж хичээгээд тухайн харилцаа бол бүтэхгүй гэсэн үг. За мөн Заяаны ханууд нэгнийгээ таних арга байгаа. Тэр нь болохоор анх хараад нэг л танил дотн санагдаад нэг хаа нэгтээ харж байсан ч юм шиг ер нь өмнөх насны сүнсний мэдээлэл нь тухайн сүнсийг таниад байдаг. За ханийн тэнгэр маань болохоор тэрнээс өөр ерөнхийдөө хаавсан газар өөртөө сайн хүмүүсийг дуудаж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг маш сайн ялгаж ойлгоорой.